охин шиг л олчихсон. Харин нөхрийн маань сэтгэл бүрэн хасан. Тэгээд нөхөртөөгөө нөгөө ажлаа хийх үеэр бэлэг ихнийг маань яг сахлаар хатж байгаа юм шиг захнуулж майжхан шумуулан хадуулсан шахаа майжж байгаа юм шиг таатай санагдах мөртлөө хөндөөрлөж яг л галаар тунж байгаа юм шиг хорсож тог их чинь аргагүй улаан биж рүү туурсан. Тиймээс би ондогны усаа хусаа болж харин нөхөр маань өөр хүүхэдтэй явуулсан. Энэ байдлаас гарахын тулд нөхөр бит хоёр гэр бүлийн сэтгэл зүйчэд хандсан л да. Тэгсэн чинь тэр сэтгэл зүйч чи нөхөртөө сексийн таашаал өгч чадахгүй байгаа учраас нөхөр чинь өөр хүүхэдтэй явуултаа байна гэсэн оншиг тавьсан. Тэр сэтгэл зүйч үгүй ихтэй зөөж намайг их өрөвцөн байдал үзүүлжсэнийг би зариуд хэлмээрээ. Тэгээд надаас чи нөхрөө яагаад сэтгэл хангалуун байхыг хүсэхгүй байгаа бэ гэж асуухт нь ондогны усаа хүсэн надад юу вэ гэдэг үнээр л хэлсэн. Тэгтэл гэрлэл гэдэг бол буурт их явж юм гэж хэлэх нь. Ондогны усаа хуслаа гэж миний нөхөр өөр хүүхэдтэй явуулахаа болох уу? Та ийм тохиолдолд олон таарч ирсэн үү гэж би асуусан. Тэгтэл ингэж асуулт тавьж эргэлзэх нь байдлыг уламж хөндрүүлнэ гэж мэдгээд буурт их нь зөв шийдвэр гэдэгтээ ихтэй байсан. Тэгээд дараа нөхөр бит хоёр гэртээ ирж имчилгээний нэмэлт арга хэрэгжүүлэн нөхөр маань ондогны минь үсийг хуссан. Тэгтээ хэд хэдэн газар төссөн бөгөөд угаасны онгоцон цус тусж байгааг миний ондогны үсийг хусж байгаадаа сэтгэл нь хансан нөхөр маань огтхон ч анзаараагүй. Дараа нь намайг чанга их чинь шахаж тэрхэхэд хатуу зүйл надад мэдрэгдсэн. Ямар ч хамаалтгүй, ямар ч үсгүй өтрөө байсан. Тэгээс би ондогны ус яагаад байдгийг ойлгосон юм. Цэцгийг тайраад навч, байшин тайраад цэцэрлэг байдалтай л адил. Энэ хоёр чинь тусдаа салхан